За тайдтай нөгөө цагаан эдэний дэлгүүрт худалдаа авалт хийгээд за тэгээд 10% урамшуул авсан. За зөвхөн надаас үүдэлтэй хүмүүсүүд маань одоо ингээд цаашаагаа ингээд айгүй олон болох тусам бүх хүмүүсийн худалдаа авалт нийлээд ингээд нэг бонус аваад байсан талаар бол пост биччихсэн. Одоо тэрний бичлэгийг тайдтай бас ингээд тайлбарлахаар бэлэн болоод байна. Анхаарлаа нааш нь хандуулаарай. За тэгэхээр эхний сартаа би одоо ингээ айл болгон ойролцоогоор дунджаар 300 сая төгрөг цагаан эд авч иддэг юм байна гэдэг зүгээр нэг юм тооцоол хийсэн. Манайх бол яг ойролцоогоор за 300 сая болчиход байгаа юм. За энд чинь тэгэл нөгөө сүйд өрөм одоо тэгэл нөгөө ааруул их мэтлээ ингээ төрөл бүрийн юмуд ингээ орчиж байгаа. За тэрийг ингээ сарын хугацаанд ингээ тооцоолох юм бол 300 сая болж байгаа. За тэгсэн нөгөө дэлгүүр маань болохоор надад ямар санал тавьсан бэ гэхээр манай хөнгөлтийн картыг эзэмших юм бол сар болгон авч байгаа худалдаа авалтынхаа үнийн дүнгээ 10% ингээ буцаа олголтоор шууд авч болно. Таны энэ хөнгөлтийн карт руу чи ингээд орчдөг юм а. Дараа нь ингээ худалдаа авалт хийхэд одоо яах нь таны тэрэндээс чи хасаад өгчдгөө гэдэг. Ингээ тайлбарлажсэн. За тэгээ эхний сартаа 300 сая авсан чинь юм авсан чи 10% 30 сая төгрөг надад бонус ингээ өгч байна. Өө за болж байна. За тэгээд дахиад та хүмүүст хэлэх юм бол тэр хүмүүсүүдийн чи худалдаа авалтаас танд бас бонус бодно гэж байна. Өө тийм үү. За тэгвэл би нэг жишээгээр нэг 10 хүн тэгвэл яг над чиг юм хэрэглээтэй хүмүүсүүдэд хийлээд үзье. Тэгэх юм бол юу болох вэ гэдэг ингээд тооцоол хийгээд асуусан чинь одоо нэгсэн 10 хүн чинь 300 сая 3 сая. Тэгээ манай хэрэглээ 300. Тэгэхээр 3 сая 300 мянган 10% нь 330 мянган төгрөгийн буцаа олголт авах юм уу гэдгсэн чи авнаа л гэж байна. Өө за тэгвэл ямар гоё юм бэ? Би бүр 300 мянгаар юм аваад 30 мянган төгрөгийн бонус бүр нэмээд авчлаа шүү дээ, тийм ээ. Ийм ашигтаас санал тавьдсан юм шүү дээ. За. Тэгвэл би дахиад нөгөө хүмүүсийгээ өөршөө 330 мянгаыг авдаг болох юм бол юу болох вэ? Би тэр аргаа яг заагаад өгчих юм бол юу болох вэ гэсэн чи нөгөө дэлгүүрийн эзэд маань. Гэхдээ тэгэл та авдаг л авна штэ л гэж. Өө тийм үү. За тэгвэл би дахиад нэг тооцоолъё гэж үзье. Нөгөө 10 хүнийгээ 330 мянган төгрөг авдаг болгоод ингээд 10 хүнд хэлүүлсэн чинь цаана нэг 100 хүн худалдаа авалт хийлээ л дээ. За энэ ингээд 100 дахиад энэ 10 надтай нийлээд нэг 111 хүн худалдаа авалт хийсэн чинь яасан бэ гэхээр 33 сая 300 мянган төгрөгийн худалдаа авалт дараагийн сартаа ингээд авчлаа гэж бодъё. За тэгвэл юу вэ гэсэн чинь дахиад 10% өгнө л гэж надад. Вау 3 сая 300 мянган төгрөг. Тэгсэн би 300 мянгаар юм аваад илүү нэмхэн дээрээс нь 3 сая төгрөгийн бонус авчлаа. Чи одоо хаач байж байхааргүй боломж энд ингээд өгöd байгаа юм шүү гэдэг. Тийм ээ. За ийм гоё боломж ингээд үүсчин. За тэгвэл би дахиад нөгөө хүмүүсийгээ 3 сая 300 авдаг болгоул яах юм. Үгүй та авдаг л авна штэ гэж. Вау тэгвэл дахиад нэг тооцоол хийгээд үзье. Дахиад нөгөө 10 хүн чинь нөгөө 100 хүн чинь 10 хүнд хэлж байгаа юм. Тэгсэн 1000 хүн болцсон. Тэг 1000 дээр нөгөө 111 чинь нэмэгдэн шүү дээ, тийм ээ. Тэр 1111 хүн худалдаа авалт хийхэд 30 сая 300 мянган төгрөг. Энэний 10% нь 33 сая төгрөг авна гэдэг бол энэ гаранти тийм баталгааг бол одоо өгöd байгаа. Тэгээд ялангуяа та хэдийг нэг юм сургалтын пост яваал тэгээд сургалтанд суугаач нэг 2хан цагаа гаргаад ирээд нэг юм сонсоотгаач чамд хэрэгтэй гэдэг ингээд юм хилээд байгаа чинь яг энэ боломжийг л та хэлэх гээд ингээд түгээгээд идэв шүү. Тэгээд өөртөө цаг гаргаж байгаараа тэгээ энэ гой боломж бас бүү хоцроороо энэ бол ямар нэгэн одоо лөөрийн шин чанартай юм бол байхгүй. Ягаад гэвэл та 300 мянгата цагаан эдэг аваад хэрэгэлцээ. Таны нөгөө хүмүүсүүд чинь ч гэсэн нөгөө 300 мянгата юм аваа хэрэгэлцээ. Гэхдээ тэрний цаана юу яваад байна вэ гэхээр яах нь чанартай сайн юм хэрэглээд тэрний цаанаас ийм өндөр бонус аваач ээ. Та ингээд амьдралаа өөрчлөөч ээ гэж ийм систем байна. За энийг тэгээд бишээ дэлгэрэнгүй одоо сонсохыг хүсвэл над руу хувь чат бичнэ. Эсвэл миний хувийн дугаар руу залгаад одоо асууж болно. За тэгээд уулзтлаа баяр та. Am I dreaming? No, I'm living in my dream.